За хуулийн сайд энэ маш том асуудал оруулж ирж байгаа. Тэгээ энэ бол бас зүгээр нэг яриад өнгөрөх зүйл биш. Гэхдээ яг энэ сэдв бол Харт амих мансууруулах байцс гэдэг энэ сэдв бол хамаагүй бас дуртай болгоно яриад иж болохгүй. Яриад хор уршгийг нь таниулах гээд хичээхэр шууд бос утгаараа сурталчилгаа болчдөг. Мэдэж амжаагүйсэн зүйлүүдээ хор уршгийг яриад хэлэхээр бас мэдээд авчдаг. Тийм учраас цаашдаа энэ ингээд хилцэх асуудал нь дэмжигдээд ажлын хэсэг байгуулаад явахад бас хаалттай маш олон сэдвүүдийг ярих зайлшгүй шаардлагатай байгаа. За хуулийн сайд бол одоо цар тахалтай тэмцэжсэн хүн энэ хар тахалтайг сайн тэмцмээр байгаа. Ер нь үе үеийн хуулийн сайд нэг өөрийнхөө одоо сайд хийж явах үеэр овоглох нэг хоёр ажлыг л маш сайн нухацтай л хийх ёстой. Миний одоо харж байгаагаар бол энэ харт амигтай тэмцэх асуудал бол аюул хөнөөллийг бууруулах асуудал бол маш том асуудал. Тэгмээс энэ дээр бол бүр эр зориг гаргаж манлайлж явах хэрэгтэй. Бөгөөд энэ дээр улс төржиж болохгүй гэдэг нь бол энэ хуулийн төсөл дээр ч гэсэн бид нар энэ улс төрчихгүй байх, үндэсний аюулгүй байдалтай шууд бусаар холбоотой, ирээдүйн хүүхэд залуучуудтай шууд утгаараа холбоотой учраас бид хичээж ажиллана. Тэгэхэд их хурлын гишүүд бол мэрэгчлүүд байх албагүй ч гэсэн нэгэнт хууль батлах гэж байгаа учраас батлсан хуулиндаа хяналт тавих гэж байгаа учраас бас нэлээд долоо хэмжиж нэг огтлох хэмжээнд маш нарийн хэлцүүлгүүдийг явцын дундаа хийх байхаа гэж бодож байна. Тэгэхээр аливаа хуулиудад тэр тусмаа энэ хуулинд нэг зайлшгүй шаардлагатай зүйл бол энэ төсөө даргын загварчлалаар олон төрлийн судалгаа хийх ёстой. Энэ хууль батлагдсанараа нийгмийн эдийн засгийн ийм эерэг үр дүн гаргана гэд сая оруулж ирж байгаа зүйлээр харагдаж байна л да. Гэтэл яг тодорхой одоо хэмжигдэж болох ус үр дүн рүү чиглэсэн ажлууд юу гэж болох вэ? Гэдэг дээр маш нухацтай ажиллаж энэ дээр олон улсын туршлага Монголын бас судалгааны байгууллагууд дээр нэлээд хамтарч төвлөрж ажиллах ёстой. Одоо Монголын нэг зүй тогтол юу гэхээр хуулиа баталцдаг тэгээд тэр нь хэрэгжихгүй саасан дээрээ өтөлчдөг. Бодит амьдрал дээр асуудал бэрхшээлүүд их ургаж гараад байдаг. Энэ асуудал дээр бас их анхаарах хэрэгтэй баг. Тэгээд мөнх эрдэнэт сайд бас энэ дээр бас нэлээ өөрөө хуулийн хүн учраас бас их амбиц гаргаж ажиллаарай гэж хүсмээр байна. Жишээлбэл одоо бид нар утааны асуудлыг ярихад нэг салбараар жишээлхэд эрүүл мэндийн салбарт CDC гэдэг өвчний хяналт урьдчилан сэргийлэлтийн чиглэлийн байгууллага байгуулж байгаа. Сая нэг сар засгийн газрын шийдвэрээр. Тэгэхээр одоо энэ жилийн жишээлбэл эрүүл мэндийн төсөв 168.2 тэрбум гэлээ гэхэд энэ байгууллага байгуулснаар нэмэлт оронтоо тавихгүйгээр ер нь бол 300-аас 450 тэрбум төгрөгийн үр ашиг буюу алдагдсан боломжийн одоо тэр үр өгөөжийг авчрах бий болгох тийм үн цэнийг бий болгож байгаа. Гэдэг шиг яг энэ хууль гарснараа одоо яг ямар нийгэмд эерэг нөлөөллийг хэмжигдэх нэгжээр харуулах уу гэдэг дээр нэлээд сайн харуулмаар байна. Илэрхийлмээр байгаа. За ер нь бол хууль хэрэгжүүлэхэд гурван төрлийн асуудал гараад байгаа шүү. Нэгдүгээр нь салбарын уялдааны асуудал. Утаа гингүүт олон яам газруудын хооронд эзэн бийгүй үлдчихдэг. Гэдэг шиг яг энд бол олон төрлийн байгууллагууд орж байгаа учраас энэ хуулиараа бол уялдааг нь маш сайн хангаж нэгдсэн мэдээллийн сан тоо бүртгэл дээр одоо маш сайн анхаарах зайлшгүй шаардлага байгаа. Хоёрдугаарт нь хэм бол энэ тэнд очиод бид хууль зүйн байнгын хороо, аюулгүй байдал гадаад удирдлагын байнгын хорооны шугамар байгууллагууд дээр очихлоор ерөөсөө л очиод мөнгө санхүүдээр төсвүүдээр гацчихдаг. Тэр энэ уялдааг бас их сайн гаргах. За гуравдугаарт нь хэм бол энэ хариуцлага ил тод байдлыг одоо ярихгүй болвол энэ хуулиндаа сайн тусгаж оруулахгүй болвол эргээд одоо нөгөө За Эрдэнэ гишүүний микрофоныг гүйцээгээд өгье. Тэгээ бид нар сая удаадараа хэлээд энэ үндэсний аюулгүй байдлын үйлдэл баримтлал даан төсөв болон энэ төсвийн хүрээ нийцэж байх тухай хууль байгаа. Гэхдээ аудит энийг хийж чаддаггүй. Гэдэг шиг одоо яг энэ үндэсний аюулгүй байдлын шинэ үйлдэл баримтлал орж ирэх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Эндээ бас яг энэ хуулиа маш сайн явц цав нийцүүлэх тэр ирэмбийнхэн дагуу энэ харт амигтай тэмцэх энэ хорт аюулыг бууруулах чиглэсэн төсвийн ирэмбийн асуудлыг бас их тодорхой оруулж ирэх зайлшгүй шаардлагууд байгаа. Тэгээд байнгын орооны гишүүнийхээ хувьд бас энэ ажлын хэсгийг дараад нь дэмжиж оролцоод нээлттэй болон хаалттай гормоор бас асуудал шийдэхэд нарийн ширээ юмыг яриа явна гэж бодож байна. Тэгээ ажлын хэсгийнхэнд бас амжилт хүсье. Энэ бол зүгээр нэг одоо алба өнгөрөөж байгаа хуулийн асуудал биш. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай
маш том холбоотой юм асуудал. Тэгээ хуулийн сайд энэ хуулийг бас одоо их сайн чанартай болгоход нэг анхаараарай гэж хүсэж байна.